За үзэгчтэй нийс мэдээлж байна. Үндэсний аудитын газраас нийтдээ аудит одоо захин сайтыг одоо танилцуулах албан ёсны одоо үйл ажиллагаа болж байгаа юм. За тус сайтыг танилцуулснаар олон нийт ил тодор аудит одоо бүхэл төрлийн мэдээллийн хураангууд дэлгэрэнгүй за бас визуал байдлаар одоо авах боломжтой гэдгээр онцлог юм байна. За энэ хүү мэдээллийг та бүхэндээ хүргье. Аудит захин сайтын танилцуулгын үйл ажиллагааг эхлүүлж өг хэлнүү хэмээн Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч Эрдэнэ засаг таныг урьж байна. Үлсэн ажлуудаа цаг хугацаанд нь үр дүнтэй гүйцэтгсэний үр дүнд өнөөдөр энэхүү нээлттэй аудит портал сайтынхаа танилцуулгыг одоо ингээд зохион байгуулж байна. Энэхүү 2 жилийн хугацаанд бид ажиллахдаа нээлттэй аудитэд оролцох суурь ойлголтуудыг бий болгох, мөн иргэдэд зориулсан гарын авалгыг бэлтгэх, мөн аудит портал сайтыг хөгжүүлэхэд нөлөөлөл ажлуудыг хийж хөгжүүллээ. За төрийн аудитын байгууллага маань өөрөө одоо үндсэн хууль заасны дагуу төрийн санхүү төсвийн хяналтыг хараад тусаар хэрэгжүүлэгч ийм байгууллага. Тэгэхээр энд иргэд маань бас бидний ёсны одоо иргэдийн төлөөлөл, иргэдэд бид иргэд хэрэглэгчид улсын хурал аудитын байгууллага дүн дүгнэлтээр үнэн зөв мэдээллийг хүргэх бид үүрэгтэй. Тийм учраас манай энэ одоо сайтанд иргэд ямар асуудал дээр аудит хийлгэмээр байна, аудитынхаа талаарх одоо сэдвийг өгж болно. За мөн одоо ямар байгууллага дээр ямар асуудал байна, юг үзүүлмээр байна, юг тодруулмаар байна гэдэг асуудлыг одоо мэдээллүүдийг өгөөд хэм бол энэ сайтаар бид нартай ингээд одоо байнгын холбоотой иргэдийн ер нь бол аудит маань бас иргэний оролцоотой явах ёстой. Тийм учраас иргэд маань мэдээлэл өгөөд үнэн зөвийг нэгтлүүлээд ингээд ажиллах одоо боломжтой. За захирал инх туяа маань бид нарт портал сайтын үйл явцыг одоо танилцуулах гэж байна. Ингээд та бүхэн хамтаа. За бид нар OpenSig Audit-ийг имэн гэдэг энэ портал сайтаар орно. За портал сайтаар орто манай дэлгэцэн байдал ингэж харагдана. За бид нар ер нь бол иргэдэд нэлээд их энгийн байдлаар харуулах гэж бидний энэ зураглал те эднэрийг бол одоо авсан. За энд байгаа үгнүүд бас олон улсын аудитын дэд байгууллагууд өөрсдөө зарчмаа болгож яадаг үгнүүд бол бас энд харуулсан байгаа. За та хамгийн гол энд иргэд ерөөсө гар утсаараа та өөрийнхөө саналыг өгөх нь хамгийн гол. Аудитын сэдвт ямар аудитын сэдвт та саналаа өгөх вэ гэдэг. За мэдээ. За тэгээд та иргэн нүү хууль этгээд үү те. За тэгээд ямар сэдвээр та байр орон сууц хоол хүнсний үйл ажиллагааны чиглэлээр юм уу, барилга юм уу, боловсрол юм уу, нөгөө мэдээлэл холбооны чиглэлээр аудит хийлгэмээр байгаа мó гэдэг. Тэгээд сэдвийн агуулганда өөрийнхөө өссөн өсөлтийг бичээд энэ мэдээллийн аюулгүй байдлын капча хэсгийг бүглөөд ингээ илгээх төвчөд дарснаар иргэд бол аудит сэдвт санал өгөх юм боломжтой болно. Энэ ганцхан сэдвт санал өгөхөөс гадна шилэн насны үйл ажиллагаатай холбоотой саналыг бас авах хэсгийг одоо бид нарт оруулж өгсөн байна. Тайлангаа орохдоо бол яа? За тайлан зэсээ орохдоо цөмөрөө зэсрээ ороод тайлан зэсрээ орно. За энэ тайлан зэсэд 21 онд гүйцэтгсэн тий 21 онд чинь өмнөх оны манай аудитын үйл ажиллагаа чинь өмнөх үеийнхээ үйл ажиллагаан дээр аудит хийдэг учраас 21 онд гүйцэтгсэн ийм тайлангуудыг харах юм боломжтой. Төрийн аудитын байгууллагын удирдлагын санаачлага манлайлалтаагаар Европын холбооны санхүүжилтэд Дэлхийн банкны хэрэгжүүлж буй засаглалыг бэхжүүлэх гэдэг төслийн хүрээнд боловсруулсан нээлттэй аудит гэдэг энэ портал сайтын нээлтийн үйл ажиллагаа бол явагдаж байна. За ерөнхийдөө олон улсад төсөв санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн оролцоог хангах гэдэг энэ санал салаачлагууд бол нэлээд түгээмэл газар авсан, бас тодорхой амжилттай хэрэгждэг. За үүний хүрээнд бол Монгол улс бас зарим нэгэн энэ үйл ажиллагаанд бол гишүүнээр илсэн бас тодорхой нээлттэй төсвийн индекс гэх мэтчлэнгийн үзүүлэлтүүдээрээ бас агсан зарим нэгэн сүүлийн үеийн амжилтуудыг гаргасан ийм үйл ажиллагаанууд явагдаж байгаа. За та бүхний сайн мэдэх шилэн данснаас эхлүүлээд иргэдийн төсөв мөн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг харж байгаа Public Investment Gov цэгмэн за тендерийн одоо үйл ажиллагаа явагдаж байгаа худалдаа авах ажиллагааны портал сайтууд гээд засгийн газрын зүгээс бол бас төсөв санхүүгийн үйл
ажиллагааг илүү ил тод нээлттэй оролцоог хангах чиглэлд бол нэлээд их одоо үйл ажиллагаа хийгдэж байгаа. Өнөөдөр харин нөгөө төрийн илүү нөгөө хянан шалгах одоо чиг үүрэгтэй төрийн аудитын байгууллага өөрөө бас өөрсдийнхөө үйл ажиллагааг олон нийтэд ил болгоё, оролцоог хангая гэдэг ийм одоо ахиц дэвшил гаргаж байгаа нь бол бас нэлээд ил тод байдлыг хангах томоохон алхам болов уу гэж ойлгож байгаа. Энэ ч утгаараа Европын холбоо болоод Дэлхийн банк энэ санаачлагыг дэмжиж энэ портлыг одоо ил болгоход дэмжиж ажилласан байж байгаа.